Өнөөдөр бид танд хугацаа хэтэрсэн үр төлбөртэй эсэх тодорхойлолт гэж юу болох, ямар ач холбогдолтой талаар танилцуулъя. Энэ тодорхойлолт нь иргэн болон хуулийн этгээдийн зөвхөн хугацаа хэтэрсэн зээлийн үр төлбөртэй эсхийг харуулсан албан ёсны баримт бичиг юм. Жишээ нь нэгэн компани төрийн худалдаа авалтын тендерт оролцох гэж байна гэж бодъё. Тэндээс хугацаа хэтэрсэн үр төлбөртэй эсэх лавлгаа шаардсан. Тус компани цахим системээр энэ тодорхойлолтоо авснаар банкнаас нэмэлт бичиг авах гэж цаг алдахгүйгээр тендерийн материал нь бүрэн шаардлага хангасан. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сангийн сайдын баталсан 258А дугаар тушаалын хавсралт буюу тендер шалгаруулалтын жишг баримт бичигт тодорхой заасны дагуу тендер шалгаруулалтад оролцогчийн банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн үр төлбөр байгаа эсхийг цахим системээр зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-5 заасан этгээдээс авах ёстой. Харин банк санхүүгийн байгууллагаас шууд лавлгаа шаардахыг хориглосон байдаг. Иймд энэ тодорхойлолт нь тендер шалгаруулалтад оролцогчийн санхүүгийн цахилга батыг баталгаажуулна. Олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх ачааллыг багасгана. Банк санхүүгийн байгууллагын оролцоогүйгээр албаны их сурвалжаас шууд авах боломж олгоно. Өөрөөр хэлбэл энэ бол таны тендерт оролцоход заавал бүрдүүлэх ёстой материалуудын нэг юм.